Монголын үйлдвэр орчны эвлийн холбооноос засгийн газар багш эмч нарын хийсэн ажлаа боддоор үнэлүүлэх эрхийг зөрчсөн гэх үндслээр үндсэн хуулийн цэцэд хандлаа. Багш эмч нарын үндсэн цалин нэмэгдсэн боловч зарим урамшуулал нэмэгдэл хоол унааны мөнгийг хасаж нэмэгдлийг хуучин үндсэн цалингаас бодож олгосноор бодит байдал дээрээ тэдний цалин буурсан байна. Үндсэн цалин нэг л байх ёстой. Гэтэл багш эмч нар хоёр үндсэн цалинтай. Тодруулбал тэдний үндсэн цалин нэмэгдсэн ч урамшууллыг хуучин цалингаас нь бодож олгож байгаа нь тэдний хөдөлмөрлөх хөлсөө бодитоор үнэлүүлэх эрхийг зөрчиж байгаа юм а. Түүнчлэн боловсролын салбарын 2026 оны 1-р сарын төсөв өнгөрсөн оны мөн үеэс 15-аас 20%-аар буурсан байгаа гэж үйлдвэр орчны эвлийн холбооны төлөөлөл ярьж байлаа. Ажил хөдөлмөртөө хийсэн тохирсон цалин хөлсийг авах хэрэгтэй гэсэн үндсэн хуулийн энэ асуудал бол зөрчигдөж байна. Энэ бол маргаан дагуулж байна гэдгээр үндсэн хууль зөрчигдсоос үндсэн хуулийн цэцэд хандж байгаа. За гол асуулт нь юу гэхээр засгийн газараас гаргасан 224 225 тогтоолууд нь хоёр өөрөөр одоо цалин хөлсийг бодох юм агуулгатай салаа одоо хүнд ойлгомжтой байх хэрэгтэй гэсэн энэ агуулгуудыг бол зөрчиж байгаа учраас Монголын боловсрол шинжилгээний үйлдвэрчний холбооны одоо гишүүдээс мөн эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны гишүүдээс ирүүлсэн гомдол саналуудыг үндэслэж бид хүн хэвлэл хурал хийж засгийн газар шаардлага хөрвүүлсэн бол хариу хэрэг учраас үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа. Цалингийн нэмэгдүүлсэн гэсэн мөртлөөс дотор нь тоглолт хийгээд одоо нөгөө олгогддог нэмэгдлүүдийн ингэж бууруулж олгож байгаа нь бол үндсэн цалин 30% нэмэгдэх биш одоо бараг буурах тал руугаа орж байна. Тийм учраас одоо тэмцэл хөдөлгөөнөө өрнүүлээ. Салбарын хэлэлцээр дээр энэ талаар бид нэмэгдэл хөлсний асуудлыг юу ч тохироогүй, яриагүй хуучин хэвээрээ олгож явах ёстой учраас энэ асуудал бол одоо бидний эрхийг зөрчиж байгаа асуудлаа. Тийм учраас бид бол одоо тэмцэл хөдөлгөөнөө цааш нь үргэлжлүүлэе гэж ярьж байгаа. Монголын үйлдвэр орчны эвлийн холбооноос багш эмч нарын цалин нэмэгдээгүй тул өнгөрсөн 7 хоногт улсын хурал засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. Гэвч энэ шаардлагын хариу өнөөг хүртэл ирээгүй байгаа нь багш эмч нарыг үл тоож доромжилж байгаа хэлбэр гэж тэд үзэж байна. Мөн цаашид энэ байдал удаан үргэлжилвэл жагсаал цуглаан зохион байгуулах, ажил хаях хэмжээнд хүрэхийг үүсэхгүй гэсэн юм а. Гэхдээ ийм байдалд оруулахгүй байхыг хүссэн. Үндсэн хуулийн цэц мэхэмжлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дараа шийдвэрээ танилцуулах юм а.